Одоо өнөө үеийг хар бурхан шүтэн мөргөж муугаас алж чадах Ноа шиг зөв шудрах хүмүүс байха болжээ. Гэсэн ч бурхан энэ хүн төрлөختөнд нэг үсэнгүй хэвээр энэ хүү төгсгөлийн эрен үед тэднийг уучлсаар байдаг. Өөрийнх нь нийлрэлтээр цангадаг хүмүүсийг бурхан ирж гадаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг. Түүний даалгаврыг мартаагүй зүрх сэтгэл бие махбодоо түүнд өргөн байрдаг хүмүүсийг тэр ирж гадаг. Өөрийнх нь өмнө балчирх хүчийг дуулууртай байдаг. Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг тэр ирж гадаг. Чи ямарч эрх мэдэл хүчинд автахгүй Бурханд өөрийгөө зориулдаг Бурхан чамайг талан харж чамд юролоо хайрлаа. Чамд юролоо хайрлаа. Чи өндөр байр суурьтай нэр хүндтэй арван мэдлэгтэй эдбэгих эд хөрөнгийн эзэн олон дэмжигчтэй байсан ч эдгээр зөөлөн Бурхны дуудлага даалгаврыг хүлээн авч Бурхны чамаас шаардсан зүйлийг хийхээр Бурхны өмнө очиж чинь саад болдоггүй бол чиний хийдэг бүхэн дэлхий дээр хамгийн их удаа учиртай бүхэн төрлөختний хамгийн шудраг үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байсаар зорилгын төлөө Бурхны дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь харагдаж Бурхан жигшигнэ. Магадгүй чи ерөнхийлөгч эрдэмтэн пастор эсвэл ахлагч байж болно. Гэхдээ үйл хэрэгтэй зөвхөн өөрийн мэдлэг чадварт найдвар чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үрд бүтэлгүй тэж үрд Бурхны юролгүй байна учир нь Бурхан чиний хийдэг юуч хүлээн авдаггүй. Мөн чиний үйл хэргийг шудраг гэж зөвшөөрдөггүй. Эсвэл чамайг хүн төрлөختний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чиний хийдэг бүх юм хүн төрлөختний мэдлэг хүчийг ашиглан Бурхны хамгаалалтаас үнийг холдуулахын төлөө байдаг. Энэ нь Бурхны юролыг үгүйсэдэг гэж хэлнэ. Хүн төрлөختнийг харанхуй руу үхэл рүү Бурхны болон түүний юролыг авсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөж байна гэж чамайг хэлнэ.